Занга академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. Сайн байцгаана уу та бүгддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн цуврал хичээлээр геометрийг судлах тууныг сонгож авлаа. За энэ судлах тууны онцлог болон давуу тал нь юу вэ гэхлээр бусад хичээлүүдтэй харьцуулахад задгай сэтгэлгээ, математик сэтгэлгээг бол маш сайн хөгжүүлж өгдөгрөө давуу талтай. За тухайн нэг бодлогыг урт хугацаа зарцуулаад тойрог аргаар бодож болоход геометрийн хичээл дээр хэрвээ бид нэртэй зөв аргаа олж чадах юм бол, зөв харж чадах юм бол маш богино хугацаанд бас бодох давуу талтай байдаг. За энэ удаагийн цуврал хичээлээрээ ч гэсэн аль болох товч бодох аргуудыг эсвэл олон аргаар бодох аргуудыг аль болох та бүгддээ ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээх болно. За хичээл болгоных нь ард өнөөдрийн үздсэн хичээлтэй холбоотой баттгах дасгалуудыг бас оруулж өгсөн байгаа. За тэр болгоныг нь бас та бүхэн өөрсдөө бие дагаад бодоод яваарай гэж хүсэж байна. За ингээд эхний хичээлдээ оръё. За эхний хичээл маань эвлүүлэн зөвх аргаар төрсийн талбайг олох. За энэ бол зөвхөн сектор сегментийн жишээн дээр бодож байгаа. Мэдээж бас бусад талбай олоход бас хэрэгжилж болно тийм ээ. Дугуйн талбай, квадратын талбай. За мэдээж дугуйн талбайг бид нар олохын тулд π за тэгэхээр радиусынхаа квадраттай тэнцүү байдаг бол харин квадратын талбай бол талынхаа уртын квадраттай тэнцүү байдаг. За энэ бол магадгүй бидний хамгийн сайн мэдэх төрсүүдийн талбай. За эхний бодлого руу харъя. За бодогдсон төрс бүрийн талбайг олоорой гэсэн байна. За эхний бодлого дээр квадратын нэг болонд төвтэй тойргийн 4-1-ийг зурсан байна тийм ээ. Тэгвэл энэ квадратын дотор байх хэдий ч энэ дугуйн 4-1-т байхгүй төрсийн талбай бодогдсон төрсийн талбайг олох бодлого байна. Харин дараачийн удаад за квадратын болонд төвтэй квадратын талын 2-1 радиустай 2 см радиустай гэсэн үг тийм ээ. Ийм 4-1 дугуйн талбайгаас бусад хэсгийн талбайг олохын бодлогоор шилжих гинэ. За энэ бодлогуудыг хамт бодоцгоё. Эхний бодлогыг бодохын тулд багш нь тухайн төрсийг 4 тэнцүү төрсөөр ховлоо тавьчихлаа. За тэгвэл бидний олгож байгаа төрсийн талбай юу вэ гэхээр эдгээр 4 бодогдсон төрсийн талбайг нэмээд эцсийн хариу 4-т байх хэрэгтэй. За тэгвэл энэ 4 төрсөө багш нь эргүүлээд ингээд байрлуулад үзчихье. Тэгэх юм бол бидний олгож байгаа төрсийн талбай бол нийт том квадратын талбайгаас дотор нь багтсан дугуйн талбайг олоод хасчих хангалттай байна. За энэ хаалтан дотор багш нь бичсэн байна. За тэгээ эцсийн хариуг олохын тулд мэдээж 4-т хуваach өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр 4 хувилцсан учраас. За ингээд 16-аас нь 4π см квадраттай гарч ирэх нэ. Гэхдээ бид нар хариун дээрээсээ буцаагаад эргээд харах юм бол 16-аас нь 4π гэдэг маань юу вэ гэхээр 16 гэдэг бол энэ квадратын маань талбайг хэлж байна тий. Квадратын талбай бол талын урт 4 учраас 16 гарч ирнэ. 4π нь юу вэ гэхээр 4 радиустай дугуйн талбай 4 басны 1 тийм ээ. Тийм учраас шууд бас харж болох нэ. Заавал 4 хувилахгүйгээр шууд бас олж болохоор байна тийм ээ. За дараагийн зурагт багш нь төрсөө 4 тэнцүү хуваагаад ийм байдлаар эвлүүлээд зүйч. За тэгвэл бидний олгож байгаа энэ од хэлбэрийн төрсийн талбай бол том квадратын талбайгаас дотор нь багтсан дугуйн талбайг олоод хасчих хангалттай байна. За тэгвэл 16-аас нь 4π см квадрат байна нэ. За хоёр дахь бодлого руу орцгоё. За та бүхэн харсанчлан за энэ хагас тойргууд байна тийм ээ. Хагас тойргууд. За энэ дараагийн зурагт энэ 4-1 тойрог байна. Эдгээрээр хүрээлэгдсэн энэ бодогдсон төрсийн талбайг олох бодлого байна. За эхний бодлого руу гаръя. Эхний бодлого дээр багш нь энэ хэсгийн сегментийг авчаад тайрч аваад тийм ээ. Нөгөө хоёрдугаар зурагт харуулсанчлан эвлүүлээд тавиад үзэх юм бол нийт одоо бидний бодогдсон төрсийн талбай гэдэг бол энэ квадратын талбай 4-1 учраас квадратын талбайгаа олоод 4-т хуваачаад бодогдсон төрсийн талбай маань гарч ирэх нэ. За дараагийн зурагт. За энд байгаа навч хэлбэрийн төрсийг 2 тэнцүү хуваагаад за мөн 2 төрсөө эвлүүлэн зөөх замаар дараах төрсийг бүтээсэн байна. За тэгвэл энэ төрсийн талбайг бид бүхэн олохдоо нийт дугуйн талбайг 4 хуваачиж байна. Дугуй гэдэг нь 4 радиустай дугуйн талбайг 4 хуваасан нь яах нь вэ? Энд байгаа тэгшин сэтгүүрүүлжний талбайг олоод хасчих. За тэгээд бидний гарч ирж байгаа төрс бол 4π-гээс нь 8 см квадрат гэж гарч ирж байна. За иймэрхүү зарчмаар ийм маягаар бас яг бид эвлүүлэн зөөх замаар харах юм бол зарим бодлогуудыг ийм товч аргуудаар бодож болох нэ. За та бүхэн дараах хоёр бодлогыг бие дагаад өнөөдрийн үздсэн хичээлтэй холбоод бодоорой. За тэгээд багш нь доотлолт нь бас хариуг нь бичээд өгсөн байгаа. За бодож дууссныхаа дараа дараах хариутай тулгаарай. За бүгдэнд нь амжилт хүсье.